Ингээд өнөөдрөөс эхлээд миний 61-ийн дотор 53 кг-аас 48 кг болох аялал маань эхэлсэн. Өнөөдөр 5 сарын 10-ны өдөр өглөөсөө хамгийн дөрөв жингээ утсан 53 кг байсан. За тэгээд сэрэнгүүтээ би хамгийн түрүүд энэ шилажиттэй одоо бүлийн усаа уудаг. Энэ болохоор уулын давирхай. Тэг яагаад гэдэг дараа нь хэлж өгье. За тэгээд өглөө яг үлэн дээрээ ходод хоосон байх үедээ кардио хийснээр өөх шаталт хамгийн сайн явдаг учраас өглөө бол кардио хийсэн 30 минутыг хурдан хэмнэлтэйгээр алгасан өөрийгөө жоохон цоглогжуулаад өөдрөгжүүлээд бас тэ гоё алгасан. Тэгээд өөрөө мэдээж дараа нь жоохон сонголт хийсэн. За тэгээд кофе хамгийн түрүүнд дуусан. Өчигдрийн 6 цагаас хойш би юм идээгүй хагас мацаг барьсан учраас ер нь бол нэлээд гүрийсэн. За 12 цагаас эхлээд би одоо түрүүнд харагдсан жижиг йогуртыг хамгийн түрүүнд идсэн. За сайн цадаг болохоор үргэлжлүүлээд энэ хоёр шиг алимны хэсэгтээ идсэн. За тэг байжсэн чинь манай найз залуу гаднаас ингээд хоол захиалчихсан байсан. Тэгээд энэ халууми чизтэй айгуу гоё сандвич байсан. Энийг би бүгдийг нь бол идэггүй нь харагдаж байгаа. Энийг жижиг хэсгийг нь идсэн. Ам тал тасархай байсан. За тэгээ нэлээд байж байгаад өдөөс хойш би энэ вафл идсэн. Би бол вафланд нуусгүй дуртай. Алим идсэн. За тэгээд байж байгаад оройн хоолн дээр энэ юуны дахианы гоё шарж идсэн. Гуяа ингээд гоё дийлгээд амтлаад хөлдөөчхөр дараа нь ингээд шууд яарсан үед ингээд хоол ихэд аяга амар байдаг. Тэгээд дээрэс нь чинжүүгээ шараад ингээд хоёр шиг гоё идсэн байдаг байгаа. Тэгээд энэ бол миний хамгийн сүүлийн хоол. Маргаашийн 12 болтол ер нь бол бас би яг хоол идэхгүй хагас мацгаа барай гэж бодож байгаа учраас орой бол нэлээд сайн идээд авъя гэж сайхан идсэн. За тэгээд оройны нар жарахын хараад энэ өдрийн рил дуусна. Маргаашийн рилээр уулзцгаая.